Удаан хүлээлгэсэн sorry guys. За ингээд сүүлийн хэсгийг хүлээн авч үзнэ үү? Баярлалаа. Get ready for it. Get ready for it. 領域展開 Yeah, this is it. Баруугийн өнгөрсөн гарах ба баруу багасаас талбайд хамгийн мундаг нь байжээ. Тэгээд өөрийгөө хаан хэмээн цолсон байна. Түүнээс хойш бусдыг ойлгох гэхээс илүүтэй өөрийнхөө ур чадварыг сайжруулахар болж. Тэгсэн нэг л мэдхэд адилхан хөлбөмбөг тоглодог хүмүүсийг өөрийн гоолоороо тайзнаас нь буулгахын төлөө тоглодог болчихсон байв. Баруу тэр мэдрэмж нь зөвхөн хүчирхэг хүмүүс мэдэрдэг баяр баясгалан гэдгийг хинээс илүү мэдэж байлаа. За ингээд буцаад тоглолтондоо орлоо. Исаги наги хоёр бөмбөгөө гаргахаар байж байтал баруу шууд бөмбөгийг нь авч хаалга руу зөхөв. Тэгсэн Шом мондөг юм да. Шом онсон бөмбөгийг Кунигами автал наги хойно нь ирчихсэн байлаа. Кунигами ч Риог хараад дамжуулав. Тэгсэн Исаги дамжуулахыг нь мэдсэн юм шиг булаах гэж байдیں۔ Риоч булаалахгүй шүү гэд цааш нь явуулав. Бөмбөгч баруугийн урд унаад ирлээ. Барууч өөрийн цохих хүрээндээ орчихвол гарцаагүй оруулна гэж байтал араас нь чигрээ ирж байт юм да. Барууд нэг л алхмын зай дутаж байлаа. Тэгсэн чинь Орени таасе. барууч бүр сонирн болоод дамжуулчихдаг. Исагич цохиж гоол оруулнаа. Тэгснэ сайн дамжуулалт байлаа суу минь. Чи миний гоолын төлөөс хөдөлт идэв. Барууч дотроо энэ юун цохирлын мэдрэмж вэ? Саяны дамжуулалтыг би дамжуулаагүй. Дамжуулуулсан. Тэрхэн мөчөд би ялагдсан. Би хаан биш байж гэж бодно. Тоглолт 4-4 болсон ба Риогийн баг бөмбөгийг тоглолтод оруулна. Тиймээс тэд чигрийн чадварыг ашиглахаар болдог. Наги Исаги хоёрч бас чигрэд бөмбөг очихоос өмнө зогсооноос гэж ярилцдаг. Тэгсэн Наги баруутай цуг хамгаалбал амар юм биш үү гэхэд Исаги унсан хаанд юу ч гэж хэлсэн нэмэргүй ээ. Хоёулаа шийдэн гэлээ. Риогийн багч бөмбөгөө гаргалаа. Тэгсэн Исаги Наги хоёр чигрээ рүү дамжуулахаас нь сэргийлж байлаа. Эсвэргээрээ Кунигамид дамжуулсан ч хамаагүй ээ гэсэн байралтай байлаа. Тэгээд Рио Кунигами руу дамжуулахад Кунигам хитрхи эрсдэлтэй байна гэд буцаагаад Риод дамжуулав. Риоч тэгвэл би чигрээ рүү дамжуулах замыг нь нээхэд л болно гэд хошоо бөмбөгөө нэг татхад чигричгүй. Риоч дамжууллаа. Тэгтэл Наги урдаас нь гүйд юм да. Риоч тэр дороо бодно. Чигрэх хурдаараа гүцэхгүй мэдээд дундаас нь булаах гэж байна гэж. Тэгсэн Исаги үүнийг нь хүлээж байсан байж таардаг. Тэгээд сүүлийн мөчөд Нагич бөмбөгийг тасалж бөмбөг баруу дээр ирэв. Исагич явцгаая суугаа гэд хаалга руу гүйн. Үүнтэй зэрэгцэн Нагич мөн адил цаагуурна наашаа гэд гүйлээ. Дагаад чигрич басгүй. Баруу би одоо дамжуулбал ялна. Гоолын чухал хэсэг болж чадна. Та хоёр хитрхи тод байна л гэдэг. Тэгээд өдийг хүртэл өөрт нь дамжуулж байсан хүмүүсийн мэдрэмжийг ойлгоно. Довтлогчдын гоолоор л өөрсдийгөө авруулна гэдгийг. Оршин тогтнох шалтгаан нь энэ гэж бодсоор дамжуулах гэтэл хойноос нь нэг юм зуураад ав. Тэгээд барууд дамжуулсны дараах ирээдүйн харагддаг. Тэгснэ хожигдсан хүнд шалтгаан мундахгүй. Би ийм ирээдүйг хүсэхгүйс гэснээ дамжуулах гэж байснаа болж эсрэг тал руу ногцон дарч хуураад гардаг. Рио Исаги руу дамжуулбал дуусна. Эсвэл өөрөө хуураад гарах нь уу гэж бодож байтал баруугийн хөдөлгөөнийг хараад дамжуулах нь гээд очтол дахиж огцон дарч хуурнаа. Кунигамич чигрэд баруу одоо дамжуулахгүй очоорой л гэж орилдог. Чигрэж очиход баруу Исагийг ашиглан өөрийнхөө хөдөлгөөнийг нуудаг. Тэгснээ энэ удаад би чамайг залхин гээд хажуугаар нь гараад явдаг. Тэгээд хаалганы өмнө чиний гэрлийг залхих хорон санаатан болоод үгүй гээд цохин оруулж өөрийгөө хаан гэж зарлнаа. Тоглолтод дуусаж Исаги баруу дээр очиод гар цохих гэтэл баруу шууд заандаж авснаа. Би сууг байна уу гэж асуудаг. Тэгсэн хариуд нь Исаги миний буруу байж чи яалчгүй гайхалтай юм аа л гин. Энэ бүхнийг харсан их дэлхийн номер 1 довтлогч байсан ч бүх тоглолтондоо ялна гэж байдаггүй. Гол нь ялагдлаасаа юу сурах вэ л гэдэг байна. Ялагдал бол мөрөөдлийнх нь уулзур. Мөрөөдлөө орхихоос нааш харагдахгүй зам гэж бий. Тэр зам нь шинэ боломж руу хөтэлдэг. Одоо харин та нар тэр уулзур дээр байна л гэдэг. Исаги тэр хэд булаах тоглогчоо сонгохоор болоход баруу Кунигамиг Наги Рио гэлээ. Тэгтэл Исаги тэнцвэртэй баг бүрдүүлэх нь зөвч гэлээ. Тэр нь бидний арга биш. Би барууг залгисан, барууч буцаагаад намайг залгисан. Бидний хинэн ч үүнийг үрдчилж хараагүй. Таамаглах аргагүй байдал нь бидний мөн чанар байх. Тиймээс биднийг залгиж чадах хүн хэрэгтэй гээд чигрэг сонгодог. Чигрэж явахдаа Кунигамид хоёулаа Исагиг ялж амжаагүй байгаа. Хүлээж бай, баатар минь гээд явдаг. Нагич бас Рио дээр очиод чиний эсрэг байсан болохоор сүүлийн хамгаалалт бүтсэн. Төрүүлээд явж бай, ирэхээр чин гээд үгээ дуусгаж амжаагүй байтал Рио. Тэгвэл яагаад намайг сонгоогүй юм? Хүсэр хайж байгаа бол шуудхан хаял гэдэг. Тэгсэн Наги, хэрвээ би чамайг сонгосон бол чиний сэтгэл амрах байсан уу? Тэгээд хоёулаа баг болоход догтлохч зүйлгүй. Чийл харин амлалтаа мартсан. Ядаргаатай энэ Рио, одоо хамаа алга гээд яваад өгдөг. Тэгсэн Исаги бас сонгогдох биш, сонгох нэгэн бол. Эсвэл огт дэлхийн шилдэг догтлогч болох тоглогч нар л байна гэдэг. Тэгсэн Рио толгоо удаахад Кунигами битгий доошоо хар. Явахыг нь хар. Хэрв чи одоо доошоо харвал дуслаа л гэсэн үг гээд өргөдөг.
Бачирагийн дурсамж гарах ба Бачираа ч ээжтэй төсөөлийн найз биш жинхэнэ найзтайгаа хөлбөмбөг тоглохыг хүсэж байгаагаа хэлдэг. Тэгсэн ээж нь би ч бас хүсэж байна гэд одоогийн Бачираа Ринтэй бэлтгэл хийж байгаагаар харагдаад өнгөрнө. Исаги тэр хэд өрөөндөө байх ба Баруугийн өвчин нь хөдөлчихсөн бүр өглөж гарна да. Тэгээд Исаги хоол идэхээр явъя гэхэд Баруул ганцхан тгийгээд тэр хоёр хоол идэхээр явдаг. Тэгээд хоол идэж байхдаа Исаги Барууд хожихын төсөө арай хэтрүүлчихсэн гэхэд Баруу чиний зөв байсан. Би арай болоогүй байсан. Өөрчлөгдөж чадахгүй тийм болчхор дахиад биш шүүлс гэдэг. Исагид ч тэр нь таалагдаж Баруу Исаги хоёр бие жаал мэдээд авна. Тэгээд буцаад иртэс нөгөө хоёр нь хүн аймаар угтаж авна. Баруу ч уурлалтгаараа уурлаж өнөөх хідэн тоглолтгоороо тоглоно. Буцаад Бачираа Рин хоёр дээр ирэх ба Ринч Бачираад чи бөмбөг залхахтаа хөвжилтөж байгаа мэт харагдаж байгаа ч ганцаараа тоглохоос айдаг. Хөл бөмбөг цуг тоглох хэн нэгнийг хайж байна гэж хэлдэг. Бачираа багасаа л хөл бөмбөгт хайртай нэгэн байжээ. Хөл бөмбөгөөс илүү хөвжилттэй зүйл байхгүй гэж итгэж байв. Тэгсэн цуг тоглож байсан хүүхэд нь Бачирааг гаж юм байна гэхэд Бачираа өшөглөж унгаачхад би гаж биш гэхэд цуг байсан хүүхдүүд нь Бачирааг пойлдож гарна. Тэгээд ээж нь Бачираад шархны линт нааж өгөхдөө чиний мэдэрч байгааг тэр хүүхдүүд мэдэрч чадахгүй л байгаа хэрэг гэтэл Бачираа би цуг хөл бөмбөгөл тоглох гэсэн штт гин. Хариуд нь ээж нь итгээд амьдарч байхад болно. Том болохоор итгэмээр байгаа зүйлдээ итгэхгүй болчихдог юм. Наадах чинь чиний доторх мангасын хоолой. Ээж нь ч гэсэн тэр хоолойд итгэж инс гэсэн байдаг. Тэр цагаас хойш Бачираа мангастай цуг хөл бөмбөг тоглодог болсон байлаа. Тэгж тоглосоор байгаад нэг зүйлээс айдаг болчихсон байв. Тэр нь хэн нэгэн гарч ирэхгүй ганцаараа тоглосоор байвал яах вэ гэсэн айдас. Тэгтэл нэг өдөр захиа ирсэн байх ба тэр дундаас өөрийн удаан хүлээсэн жинхэнэ мангасаа олсон. Тэр нь Исаги. Түүнээс хойш үргэлж өөрийнх нь хөл бөмбөгийг Исаги ойлгоно гэдэгт итгэж иржээ. Бачираа ч Ринийг хараад тэр ч бас миний ойлгож амжаагүй мангас байх гэсээр бэлтгэлийн өрөөнөөс гартал гадаа Исаги хүлээж байдаг. Исаги шууд Ринийг тоглоё гэхэд Бачирагийн сэтгэл хөөрнө. За ингээд Рины баг болон Исагигийн баг тоглоход бэлэн боллоо. Тоглолт эхлэхээс өмнө хин хэнийг авахаа шийддэг ба Чигри Аруг, Баруу Токимицуг, Наги Ринийг тэгээд Исаги Бачирааг авахаар болдог. Ингээд Рины баг бөмбөг гаргаснаар тоглолт эхэллээ. Бөмбөг Бачираа дээр ирэх ба Бачираа зүүн дарж хуурах гэтэл Исаги яг адилхан зүүн тийш нь хөдөлж хамгаалав. Бачираач гайхан Исагигийн зүүн хойно Наги байгаа болохоор нөгөө тал нь гол алдах магадлал илүү өндөр гэд адилхан хөдөлжээл гэж бодно. Бачираач тэгвэл энэ талаар нь явъя л да гэд явтал араас нь Баруу ирж хоёроороо шахлаа. Бачираач шахагдаж Токимицу руу дамжуулахад Исаги дундаас нь булааж авлаа. Булаавуу үгүй юу Баруу бас довтлохонд орлоо. Дагаад Нагич бас урагш довтлоо. Исагич Нагиг харан Наги руу дамжуулав. Нагигийн урдрын зогсох ба Наги хол зайтай зогсож байна шүү. Хэрв бөмбөгөө зогсоохгүй дээгүүр нь явуулбал хариу үйлдэл үзүүлчихнэ. Харин тогтоовол нэг алхаад л хүрээд ирнэ. Яах уу гэж байгаад агаар дээр нь Баруун тийш дамжууллаа. Баруунд нь Чигри гүйж байх ба Рин Ариу хоёрыг яг авахаас өмнө Чигри аваад явна. Чигрич хаалга руу цохин гол оруулна. Эхний голыг Исаги хавлаа. Удалгүй Рины багч бөмбөгөө гаргаж бөмбөг Бачираа дээр ирлээ. Тэгсэн Ариу хажуугийн шугамаар гүйж харагдлаа. Исаги Наги Чигри хоёр байгаа юм чинь зүгээр гэж бодно. Баруу Бачирааг дуудахад Бачираа зогсдог ба энэ хооронд Исаги бөмбөгийг нь булаана гэхэд Бачираа харахгүйгээр хойгоороо Ариу руу дамжуулдаг. Ариу ч урт хөлөө ашиглан гол руу Токимицу руу дамжуулдаг. Баруу биеийн хүчээрээ Токимицуг шахаад дийлдэггүй. Токимицу ч шууд нэгэн хүрэлтээр зүүн тийш нь дамжуулахад тэнд нь Рин байж байдаг. Ринч бөмбөгийг цохих гэж байгаа болоод Нагиг гулсаад ирэнгүүт нь хажуу тийш нь дарж хуурдаг. Тэр цагийг ашиглан Исагич хурж ирлээ. Нэмээд Чигрич бас хүрээд ирэв. Исаги хоёрын эсрэг нэг гэж бодтол хажуугаар нь Бачираа гүйж байлаа. Тэгсэн Рин дахиад цохих гэж байхад Чигри очиход дахиад л хуурчдаг. Исагич шууд яалчгүй өөр төвших юмаа гэж бодон булаах гээд очтол Рин жоохон ч гэсэн юм сурсан бололтой гээд Исагийг хуураад гэхдээ болоогүй байна л гээд цохиж оруулдаг. Нөгөө хитэн ч яаж зогсоох юм бэ гэтэл Исаги саярын цохилтынхоо хүрээнд бөмбөгөө авахд бид өөрийн мэдлгүй хариу үйлдэл үзүүлсэн. Анхнаасаа биднийг энэ өрхөнд оруулах гэсэн л гэдэг. Тэгтэл Чигри Рины тоглолтыг хормын дотор тайлбарлана гэдэг муугүй байна гэтэл Исаги Ринийг зогсоох нь миний нүд болон тарих гэдгийг сайн нэг ойлгодог. За ингээд Наги Чигри рүү дамжуулж тоглолт эхэлдэг. Чигри хажуугийн жигүүрээр бөмбөгөө залаад явхад Исаги Бачирагийн сохор цэгийг ашиглан цус гардаг. Исагиг харсан Чигри шууд л Исаги руу дамжуулна. Тэгтэл Рин урдуур нь орж бөмбөгийг нь тасалдаг. Рин ялчгүй Исагигаас нэг алхмын урд байгаад байлаа. Ринч бөмбөгийг аваад явхад Баруу Наги хоёр зогсоохоор ирдэг. Тэгтэл Рин Бачираа руу дамжуулах ба Бачираа Исаги чи үнэхээр сайн үсэн дэвчжээ. Намайг ч бас оруулаач гээд өшөөлдөг. Бачираа гэхдээ хойшоо эргэлттэй өшөөлсөн байлаа. Дамжуулсан хүн нь Ариу байв. Ариугийн хойноос Чигрич гүйж байх ба Нагич мөн ирсэн байлаа. Исаги энэ дамжуулалт очихгүй л гэж боддог. Тэгсэн Бачираа унах цэгийг нь биш явах зүгийг нь харал гэдэг. Ариуч эргэлтэн дунд нь зөвхөн биел хүрэх боломжтой дамжуулалт гэдгийг ойлгож өсөрч мөргөн оруулна. Наги дотроо сайн юм аа. Бяцалмаар байна. Рёгийн хийснээр би өөрчлөгдсөн байх. Гэхдээ илүү хүчтэй болмоор байна гэж бодно. Тэгээд Нагич бөмбөгөө Чигри рүү гаргалаа.
Наги Исагирийн хоёрын юу бодож байгааг мэдэхгүй ч тэр хоёрын харж байгаа талбайн хэмжээ адилхан. Гэхдээ Исагирийг ялахгүй байгаа шалтгаан нь би бэлтрийн ур чадвар. Тэгвэл би тэр сүүлийн хэсэг нь болно. Та хоёрын харж байгаа ирээдүйг би устгах гэж бодсоор гүйдэг. Чигрич Нагийг харан дамжуулахад Рин ирсэн байх ба Наги бөмбөгийг хүлэн завсраараа гаргаснаар Исаги дээр ирдэг. Исагич зөрүүлээд шууд Риний хойд тал руу дамжуулдаг. Тэгсэн чинь Рин дахиад л хүрээд ирдэг. Тэгсэн Наги 敵のトラップからの二段式フェイクボレー гэж оруулснаар 2-2 болно. Ринч бас бүр хасаад ирнэ. Исагич анх удаага Ринийг яллаа. Гэхдээ би ганцаараа Ринийг ялмаар байна л гэж бодно. Ринч одооноос би талбайг удирдна л гэлээ. Бачирач бөмбөгийг гаргаснаар 2 дугаар хагас эхэлжээ. Тэгээд Рин шууд Токимицу болон Баруугийн голд дамжууллаа. Тэгсэн Баруу би түрүүлээд хүрхэн гэхэд бөмбөг голд нь унснаа Токимицу руу эргээд оччихдог. Токимицу ч мөрөөрөө Баруутай шахалцаж байхад Рин хажуугаар нь гүйдэг. Токимицу ч Рин рүү дамжуулахад Рин шууд нэгээр цаашаага Ариу руу хаядаг. Ариу ч шууд цээжин дээрээ тогтоон буулгадаг. Тэгснээ Баруун тал руугаа буцаагаад Рин руу хаядаг. Рин ч тогтоосноо дахиад сохих гэж байв. Тэгсэн чинь Наги өмнөх явдлаа санан яарах хэрэггүй хөсөөл явуулъя гэд хөсөөл явуулдаг. Тэгсэн Рин биеэрээ эргэж хууртын. Исагич хуурахын мэдээд ирсэн байх ба би нэг алхмын урд байлаа гэхэд Рин 2 алхам хойно байна гэд Бачира руу дамжуулдаг. Энэ бүхнийг харсан Исаги бид бүгдээрээ Итоширины тоглоом байж гэж бодохдоо зэрэгцэн Бачира өшөглөн гол оруулна. Рин ч Исагид хандан чам шиг юм намайг уншина гэж байхгүйс гэдэг. Исагич өмнө нь зөвхөн өөрийн багийн хүмүүсийг удирдах байсан бол одоо талбайг тэр чигт нь удирдах юм. Бүр босоогүй багийнхаа хүмүүсийн бүрэн ур чадварыг гаргаж чадчих гэж Ринийг бишрээстэй. Тэгтэл Наги Чигри 2 тэгвэл бүр төсөөлөгдөхөргүй гол оруулахгүй л болохгүй нээл гэдэг. Нагич бөмбөгийг гаргах ба бөмбөг Исаги дээр ирнэ. Исагич Чигри рүү дамжууллаа. Чигри энэ удаад жигүүрээр биш дотогшин дарж гүйлээ. Тэгэхэд Рин ирэх ба Чигри чи энд байгаа бол нэг нь сул байгаа гэд Наги руу дамжуулдаг. Исагич Бачирагийн сохорцгийг ашиглан баруун талаар нь гарах гэж байхад Бачира хариу үйлдэл үзүүлдэг. Яг тэр үед нь буцаад нөгөө тал руу нь явснаар сул гардаг. Тэгтэл Рин урд нь гараад ирвэ. Рин хойноос нь бүгдийг нь харж байсан болохоор хойноос нь нөхөд иржээ. Исаги ядаж бөмбөгөө эзэмшийгээд шахалцахад бардаггүй. Тэгсэн хойноос нь Баруу ирснээр Исагигаас бөмбөгийг нь булаагаад аваад явдیں۔ Баруу энэ мөчийг төвчээртэй хүлээж байжээ. Тэгсэн Рин ямар гэж хөлбөн бөвөө гэхэд Исаги гинэд багийнхаа хүнээс булаана гэдэг төсөөлөгдөхгүй үйлдэл. Тиймээс л бүтэж. Риний хувьд Баруугийн хэв маяг нь удирдах боломжгүй хэвийн бус зүйл гэдгийг ойлгоно. Барууч оруулснаар 3-3 болно. Барууч намайг удирдах гээд үзэлтэй л гэдэг. Исагич Баруу бол Ринийг ялах түлхүүр гэж бодно. Бачира Рин жоохон амаргүй байх нь гэхэд Рин аль хэдийн ойлгочихсон. Дахиж ийм зүйл болохгүй л гэдэг. Бачирач голоос Рин руу гаргалаа. Тэр үеэр Исаги Чигрид хандан бөмбөгтэйг нь дагаад байж чадахгүй л гэдэг. Чигрич заал гин. Ингээд байрлалаа өөрчлөлөө. Чигрич Рин дээр ирэхэд Рин Бачира руу хаядаг. Бачираг зогсоох гэж Исаги ирлээ. Бачирач Исагиг зайтай зогссон байхыг нь хараад гайхаад байж байтал Чигри ирсэн булаах гэж байв. Бачирач хоёрын эсрэг нэгээр шахаж авах гэж байгаа юм байна гэд Рин руу хартал Исаги Рин дээр очив. Бачира Чигригийн хурдыг ашиглан бидэнд бодох хугацаа өгүүлгүй. Исаги өөрөө Риний бөмбөггүй тоглолтыг авч байгаа юм байна л гэж боддог. Тэгвэл өөрөөс гарахаас гээд баруун талаар нь гарах гэтэл Чигриг гүйцчихдэг. Тэгсэн чинь Бачира бөмбөгөө агаар дээр тогтоож байснаа дахиад баруун талаар нь хуураад гараад явдаг. Тэгтэл Исаги ирчихсэн байлаа. Бачирач тэгвэл энүүгээр нь гээд зүүн талаар нь гараад явтал Баруу ирж бөмбөгийг нь тасалдаг. Баруу дээр Токимицу ч ирдэг ба Баруу шууд огцсон баруун дараал гараад явдаг. Тэгсэн Рин ирж бөмбөгийг нь өшөглөн тоглолтоос гаргадаг. Исаги Барууг удирдах чадсан энэ тоглолтод ялна л гэж бодно. Бачирач тэр хоёрыг харан талбай дээр 2 мангас байна. Тогломоор байсан хөлбөмбөг минь одоо өмнө минь байна. Мангастай цуг тоглож чадах нь гээд гүөх гэтэл Исагирийн 2 талаар нь өнгөрчихдөг. Бачира гайхаж би энд байна штэ. Та хоёрын ертөнцид би алга. Би юу юм бэ гэж бодон өнгөрдөг. Тоглолтод Ринч бөмбөгөө алдаж хажуугаас гаргахаар болдог. Энэ хооронд Исаги одоо бүгд л ядарч байгаа. Ядарснаасаа болж дамжуулалт болон хөдөлгөөн муудах учраас тэр өөрчлөлтийг ашигласан тал нь давуу талтай болно гэж боддог. Ринч бөмбөгтэй байх ба Токимицу руу дамжуулна. Токимицу ч буцаагаад Рин руу дамжуулдаг. Ингэж биедээ дамжуулж явсаар хаалга руу ойртно. Тэгтэл Исаги Токимицус ганцхан ядраагүй байгааг олж мэддэг. Тэгээд Токимицу дээр бөмбөг ирэх үед нь Баруу Чигри 2 алдаа хийн зогсоодог. Хоёулаа шар хуудас авдیں۔ Тэгээд Рин чөлөөт цохилт хийхээр болдгоо. Исаги цохиул хан болж дамжуулбал шууд хажуу тийш нь гүйнэ. Хэрэв үсэрчхүүл хажуу тийш гүйхэд удна. Тиймээс эцсийн мөчөд шийдий гэж боддог. Тэгээд дамжуулалтуу цохилтуу аль нь вэ гэж бодох хооронд Ринч бөмбөгөө цогтөг.
Цохилт нь яг Исагигийн толгой дээгүүр өнгөрч гол ордгоо. Ринч сая эргэлзсэн биз дээ. Угаасаа анханасаа нэг л сонголт байсан гэдэг. Бачираач би юуны төлөө хөл бөмбөг тоглож байгаа юм? Миний эго юу юм гэж бодсоор. Исаги хэрвээ би Токимицугийн чадварыг арай эрт анзаарсан бол юмс арай өөрөөр ирэх байсан. Ринийг гүйцэхэд нэгэн алхам дутаад байна гэж бодно. Тэгээд баруун би хаалт хийсэн бол эргэлзэлгүй өсөрч зогсоочихгүй юу гин. Тэгсэн Исаги саяны чөлөөт цохилт дээр би хаалт хийж байсан болохоор л миний дээгүүр өшөөлсөн. Баруун байсан бол арай өөр аргаар оруулах байсан биз гэж бодно. Тэгснээ гинэд би байсан болохоор л тэр чөлөөт цохилт орж. Хэрвээ би Исаги Йочиг ашиглаж чадвар зайлсхийж чадна л гэж боддог. Занаги Исаги руу бөмбөг гаргаснаар тоглолт эхэллээ. Тэгээд баруун Исаги миний хойноос явж байгаа болохоор над руу дамжуулах нь гэж бодоод Токимицугаас мултарч сулрах гээд гүөхөд Токимицу дагаад хүрээд ирдэв. Исагич барууг өгөөш болгож өөрөө цааш бөмбөгөө эзэмшсээр явлаа. Бачираач Исаги дээр ирлээ. Тэгсэн чинь баруун Наги хоёр наашаа дамжуулаа л гэдэг. Тэгсэн Исаги би энэ бүхнийг мэдээд бэлтгэлтэй байгаа. Тиймээс би энэ давталгаагаар талбайг бүхэлд нь өөрчилнө гэд чигрээ рүү хайдаг. Чигрээч бөмбөгөө авч хажуугийн шугамар гүйж байлаа. Чигрээтэй зэрэгцэн бүгд л хаалга руу гүйж байв. Тэгсэн Исаги шууд хөндлөн гүйдэв. Чигрээч Исагиг харан дамжуулнаа. Исаги шууд цохин гээд байж байтлын хүрээд ирдэв. Исаги бүтэхгүй нь. Ринийг ялахгүй нь л гэж боддог. Тэко? Какаттана тенсай! Гэснэ чи л намайг уншиж чадах учраас энэ сохорцыг үүсэх хорон бүтсэн. Дөрөв болно. Исагич би чамайг залгичлаар юм. Чамайг давж гарна л гэдэг. Нөгөө хидч бүүн баяр. Тэгсэн баруун саяны голыг бүгдийг нь тооцоолсон юм уу гэж асуудаг. Тэгсэн Исаги эхэндээ бол сул гараад гол оруулахаар төлөвлөсөн ч би гарч ирж зогсоосноор 50-50% болсон. Тэгээд миний хүссэн мөч нь тэр сохорцыг байсан. Ринийг намайг гүйцэж адилхан нэг зүйлийг өртчлэн харна гэж итгэсэн болохоор л гол оруулж чадсан л гэдэг. Үүний дараа Бачира би хөл бөмбөг цуг тоглох найзтай болох гэж хэлбэлүүлэгт ирсэн. Яавал энэ хоёртой цуг тоглох вэ? Яавал зүгээр юм бэ л гэж боддог. Ринч шууд голд очсноо. Та нар одоо бүхнээ дайчил. Би гол руу замчлая л гэдэг. Тэгснээ Токимицутай цуг өмнөх шигээ дамжуулж явах гэдэг. Токимицу дамжуулахад нь баруун Токимицу зогсоож чигрээ булаах гэдэгч Токимицу буцаагаад Рин руу хайж чаддаг. Яг тэр үед нь Исаги булаах гэдэгч чаддаггүй. Ринч шууд нөгөө жигүүрлүү дээгүүр хайдаг. Нөгөө жигүүрт нь Ариу Наги хоёр байх ба Ариу цээжин дээрээ тогтоох үед нь Наги булааж чаддаг. Тэгсэн Ариу хөлөөрөө буцаагаад булаачдаг. Ариуч жигүүрээр явж байгаад Бачираад дамжуулдаг. Тэгсэн Бачираа бөмбөгөө авчхаад яавал дээр вэ? Юу хийвэл тэр хоёр намайг хүлээн зөвшөөрөх вэ гэж бодно. Тэр хооронд чигрээ ирж бөмбөгийг нь булааж баруун бөмбөгийг авдаг. Бачираач буцаад хамгаалахаар буцаж байхад Наги ирнэ. Албаар ялагдах гээд байна уу? Ялагдсан ч сонгогдно гэж бодоод уу? Надад бол одоогийн чи хэрэггүй. Ясуул Ринийг л сонгоно. Исагич бас тэгж бодож байгаа байх гээл хэлчихдээ. Бачираач үүнийг нь сонсоод тэрийг яасан ч хүсэхгүй байна л гэж боддог. Барууч Исаги руу дамжуулж Исаги буцаагаад баруун руу дамжуулдаг. Ингэснээр Рин болон Токимицугийн хойно гарч чаддаг. Энэ хооронд Бачира үхэж хамаагүй ялна. Билүүлэгт болсон бүхний алдмааргүй байна л гин. Тэгээд би юунд итгэхийг хичээж юунд итгэж байсан юм бэ л гэж бодно. Тэгсэн ээж нь хариулсан чиний дотоод хоолой л гэдээ. Тэгсэн чинь Бачира дотоод хоолойндоо итгэмээр байна гэд Исагигаас бөмбөгийг нь булаах гэсэн чаддаггүй. Исагич шууд баруун тал руугаа чигрээ рүү дамжуулдаг. Чигрээч гол руу буцаагаад хайдаг. Тэгсэн Наги бөмбөгийг цээжээрээ Исаги руу дамжуултыг. Исагич харж байгаад цогтгоо. Яг орохын даваан дээр Рин мөрөгчт юм да. Бөмбөгч Бачира дээр ирэхэд Бачира өөрийн хоолойг сонсон өргөж бөмбөг эзэмшээд явлаа. Бачираач өөртөөгөө тэмцэн битгий гарч ир мангас минь. Чамайг байхаар би чамайг хаагаад байна. Чамайг хайсаар байгаад өөрийн хоолойг мартаж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тоглодог болчихож. Тиймээс алга болоод өгөөч гуйжин гэж бодсоор. Тэгснэ нэг л өдөр чи миний харах хүрээг хаадаг хараал болчихсон. Билүүлэгт Исагитай уулзаж тэр миний жинхэнэ мангас болж. Би Исагигүйгээр хөл бөмбөг тоглож чадхаа болчихсон. Энэ хараалыг эвдлэхгүй бол өөрийнхөө хоолойг сонсохгүй л гэж боддог. Токимицу дээр мангас гарч ирдэгч Бачира алга бол. Дахиж чам руу дамжуулахгүй. Өөрөө шийдэн гээд бөмбөгөө Исагигийн хүсэн завсраар нь гаргаж хуурав. Чигрээч араас нь нөхөд Бачира дахиад хүсэн завсраар нь гаргаж. Баруун ирэхэд дахиад л хуурлаа. Тэгээд бүр гурвуулаа очиж хамгааллаа. Тэр хооронд Исаги Ринийг аваастай. Бачираач анх эхэлж байсан фристайлаа бүр мартчихж. Ганцаараа байсан ч хөвгөлтэй байжээ. Бөмбөгтэй нэг болохоос илүү жаргал гэж үгүй. Би өөрөө мангас болно. Баяртай мангас минь. Баяртай Исаги гээд зөглөө.
Тэгтэл Исаги зогсоолоо. Тэгснэ чамайг ганцаараа энд ирнэ гэдгийг мэдэж байлаа л гэдэг. 8 секундын өмнө Исаги өмнөх Бачира бол Рин рүү дамжуулах байсан байх. Гэхдээ одоогийн тэр бол өөр. Би түүнийг залхина гэж гүйсэн байлаа. Бачирагаас үргэлж дамжуулалт авдаг болохоор л би мэдчихээн. Эцэстээ би чамд итгэж ялна гэсэн байлаа. Тэгтэл зогсоосон бөмбөг нь Рин дээр ирдэм да. Ринч цохиж оруулдаг. Ингээд 5-4-оор Риний баг хожлоо. Тэгтэл Бачира дахиж хинч хэрэггүй гэж бодож байсан над дээр чи ирлээ. Исаги гэж бодно. Тэгээд Токимицу Ариу хоёр өмнөх шигээ хэнийг авахаа ярилцах үед Рин шууд чимээгүй бай. Би сонгоно л гэдэг. Тэгснэ сая сүүлийн тоглолтыг огт уншиж чадсангүй. Энд ирснээсээ хойш анх удаага хожигдсан мэдрэмж авлаа. Энэ чигээр чинь дуусахгүй. Хүрээд ир Исаги Йочи л гэдэг. Исагич бүхнийг бодож аз дутчихгүй гэж бодно. Тэгээд явах гэж байгаад нөгөө хиддээ уучлаарай залуусаа. Сая бидэнд аз дутлаа гэхэд чигэрий амаа татаад дөрүүлээд яв гэдэг. Барууч хурдан яв сууг минь л гин. Наагич бас чи яалчгүй энэ багийн гол дүр байлаа. Дараагийн удаад би чамайг ялна л гэдэг. Исагич та нартай цуг тавсандаа бахархаж байна гэж бодож заавал ирээрээ гээд явдаг. Явангуут нь шууд л нөгөө гурав унаж энд дуусна гэж байхгүй шүү л гин. Тэгээд цааш явж байхад Бачира Исагид чиний ачаар би ганцаараа тулалдаж чадхаар болсон. Баярлалаа гэдэг. Тэгээд Исаги шууд л Ринээс би яагаад чамд хожигдов гэхэд Рин сармагчин хүртэл хариултыг нь мэднэ. Аз штэйл гэдэг. Аз гэдэг тохиолдлоор ирдэггүй юм. Хүсэж буй хүндээ л ирдэг талбай нууц хүчин зүйл гэдэг. Тэгсэн Яго гарч ирээд нэлийн яривтай сэдвээр ярилцаж байх чинь. Хаалгаар ороорой. Шагнас болгож хэлж өгье л гэдэг. За ингээд Яго Азийн талаар ярина. Эхлээд шувууны баасанд оногдож байсан уу? Оногдоод дээшээ хартал баахан шувуу байж байдаг. Гэхдээ тэрнээс өмнө анзаараад бусдад чадвал азгүй байлаа гэхүү. Дахин нэг асуулт. Суглааны дугаарт хожлын дугаарыг нь оруулаагүй бол хожиж чадаагүй үйлчлүүлэгч азгүй байлаа гэхүү. Аз хаа хамаагүй газар оршдог юм биш. Хөл бөмбөг бол гарцаагүй болон санамсаргүй байдал гэж бод. Та нарын өдийг хүртэл сурсан бүхэн чинь гарцаагүй болох зүйлийг нэмэгдүүлсэн. Гэхдээ хэрэг өрсөлдөгчийн чинь гарцаагүй байдалтай мөргөлдвөл санамсаргүй байдал үүсдэг. Энэ хэсэг бол тэр нь. Дугаар 16 хуурч өшөглөх мөч. Энэ 5 зогсоход дугаар 15 л гүйж байсан. Гэхдээ дугаар 1ч бас гүйж байсан. Дамжуулалт ирэхгүйг нь анзаарч дугаар 15 цохилтыг нь хаана гэдэгт итгэж гүйжсэн. Тэгтэл Исаги тимч гэлээ бөмбөг хаана унахыг хинч мэдэхгүй шít гэлээ. Тэгтэл Яго тэр чинь өөрийнх нь бөмбөг болох боломж л биздээ. Тэгвэл дугаар 1 бусад шигээ тэндээ зогссон гэж үзье. Үнэхээр бөмбөг ирлээж зохихоос өмнө хамгаалагч нар байраа эзэлчих байсан. Тиймээс л тэр нэг хүрэлтээр зохих боломжтой хэсэг рүү гүйж аз ирэхийг хүлээсэн. Хизээд боломжийг атгахад бэлэн бай. Тэр боломжийг ашигласан хүн рүү Азийн бурхан тэнгэр инээж байдгийг л гин. Бүхнээ зориулсан хүмүүст л аз ирдэг юм гэдгийг да. Исагич яриаг нь сонсоод Ринээс чи мэдэж байсан уу гэж асуудаг. Тэгтэл Рин би чамайг азар л ялсан гэдэг. Исагич ялагдлаа хүлээн зөвшөөрч аз гэх хэсгийг толгойдоо хийн өөрийгөө дахин бүтээдэг. За ингээд Ягоч 3 дугаар шатны шалгаруулалтыг эхлүүлж дэлхийн хэмжээний 5 тоглогчтой тоглуулахаар болдог. За эхнийх нь Спаний хааны удмын Леонардо Луна. Хоёрт Английн топ мэрэгэн буудагч Адам Лик. Гуравт дэлхийн хэмжээний чөлөөт зохиогч Пабло Кабасос. Дөрөвт Бразилийн хүнд танк Дада Силва. Тавт Францын шинэхэн мод Жулиан Локи. За ингээд тоглолт эхлэхэд бэлэн болж Исаги Бачира руу гаргаснаар тоглолт эхэллээ. Бачирач Кабасосыг эргэн хуурлаа. Яг тэр үед нь Кабасос хөлөө явуулсан ч Бачира дахин нөгөө тал руу даран хуураад гарлаа. Исагич Бачирагаас бөмбөг авах гээд гүйж байхад урд нь Жулиан ирлээ. Исаги Жулианы эсрэг тал руу гүйх мөчөд Бачирач дамжууллаа. Тэгсэн Исагид биш. Рин рүү дамжуулсан байдیں۔ Ринч шууд зохиж оруулснаар эхний гоолыг авлаа. За тэгсэн нөгөө хидч бөмбөгөө гаргаж Жулиан бөмбөгийг авлаа. Тэгсэн Исаги Жулианы хөдөлгөөнийг хараад дамжуулах хүн хайж байгаа юм байх та гэсэн чинь. Исаги бүр шок. Жулиан тэгснээ Бачира Токимицу Ариу 3-ыг хурдаараа илүүрхэд гарна. Тэгээд Рин бас ирсэн ч гэсэн. Зогсооч чадалгүй 1-1 болно. Ринч над руу бөмбөгөө дамжуулах гэдэг. Тэгээд Бачира Рин рүү дамжуулж эхэллээ. Тэгсэн шууд Жулиан ирэх ба тэр хооронд Леонардо ирэн булаадаг. Булааснаа шууд Кабасос руу дамжуулдаг. Исаги Бачира хоёр шахаж булаахаар очдогч Кабасос тэр хоёрын голоор дамжуулчихдаг. Тэгсэн бөмбөгийг нь авахаар Ариу үсэрдэгч Силвад ялагдаж Токимицу биеийн хүчээрээ Адамд ялагддаг. Адамч зогсноор гол оруулна. Тэгээд дараараасаа бүгд л чадвараараа ялагдсаар 4-1 боллоо. Тэгсэн ч Рин бууж өгсөнгүй. Тэгээд Леонардыг авахад Леонард чи таалагдаж байна. Яг ах шигээ юм л гин. Тэгснээ урмыг чинь хуулах нь гэснээ бөмбөгөө хуурч байгаад биений хүлэн завсраар нь гарган хуураад зохиж оруулдаг. Ингээд 3 дугаар сонгон шалгаруулалтын эхний даалгавар ялагдлаар дууслаа. Тэр хооронд Бисүлог төслийн хурал болж байлаа.
Тэгсэн хөл бөмбөгийн холбооны зөвлөхүүд Безусок төслийг цуцаллаа л гэдгийг. Яагаад гэсэн чинь ямар ч үр дүн байхгүй л гэдгийг. Тэгсэн чинь эго том тоглолтоор үр дүн үзүүлэе л гэдэг. 3 дугаар сонгон шалгаруулалтын 2 дахь даалгавар нь англи хэл сурах байлаа. Тэгээд сурч байх үед нь 2 дугаар сонгон шалгаруулалт бүгд дууссан учраас төв хаалган дээр ирнэ үл гэв. Тэгээд 3 дугаар шалгаруулалтанд 7 багийн нийт 35 хүн тэнцсэн бөгөөд тэнцсэн дараа сараа орно гэд Исаги тэр хэд ихэнд орлоо. Хоёрт орсон баг нь Наги Сиширо, Барошоу, Чигири Фьома, Цүрүги Зантцүү, Киорижин 5 байлаа. 3-т орсон баг нь Атая Эта, Химизу Айки, Юкимия Кини, Юзу Харухко, Карасу Табито 5 байлаа. 4-т орсон баг нь Индочи Акира, Цунзаки Тайга, Хайжи Шизука, Хираг Рэжи, Нанс Нижиро гэх 5 байлаа. 5-т орсон баг нь Нико Ики, Ишикари Юкио, Хиорио, Сарамудра Кайру 4 байлаа. 5 дахь гишүүн болох Нишока Хажимын дэлхийн хэмжээний 5 тоглогчтой тоглож байгаад бэрцсэн л гэдэг. 6-д орсон баг нь Райчи Чинго, Гагамуругийн, Ванима Жуничи, Танака Шингэн, Шигума Кёхи 5 байв. 7-д орсон баг нь Намсэн Игараши Гүрмү, Сакура Тэцүү, Курон Ранзе, Микагрио, Шидорусе 5 байлаа. Харамсалтай нь Кунигами байсангүй. Тэгээд Исаги Рёгоос асуухад бид ялагдаад би сонгогдсон л гэдэг. Исагич Кунигами энд дуусна гэж байхгүй гэхэд энэ нөхөр дуусчихсан. Тэр шудраг баатар миний хувьд нэлцгай бийтэл байсан гэдгийг. Исагич уурлаад чи Кунигамигийн тухай юу ч мэдэхгүй гэж хэлхийн завдалгүй. Та нарын түүх падлыг алга гээд шууд өшөөлөх гэдгийг. Харин амжиж чигэрий доош татдаг. Тэгсэн цаанаас нь Бачира ирээд үзүүл үзье. Миний хувьд чи л нэлцгай бийт гээд ороод ирнэ. Удалгүйч Эва гарч ирнэ. Тэгээд та нарын карьер Безусоктой цуг хог болж магадгүй болчиход байна л гэдэг. Тэгснэ их олон зүйл болоод төлөвлөгөө өөрчлөгдсөн. Японы хөл бөмбөгийн томчууд Безусокийг хаамаар байгаа бололтой. Тэгэхээр нь би санал тавьчихсан. Одооноос 3-7 хоногийн дараа Безусокийн ирээдүйн төлөө Японы жигшээ багтай тоглохоор болсон гэж хэлээд хаяна. Хэрв ялбал бид Японы 20 хүртэл жигшээг булааж чадна л гэдэг. Мэдээж тэд энэ тоглолтыг ашиглан Безусок төслийг танилцуулангаа мөнгө олох зорилготой. Хэрв бид ялагдвал олны дог дохуу болж Японы хөл бөмбөгийн түүхэнд бүтлгүүтлэх гэж бичигдэх байлгүй. Би нэг зүйлийг хэлж чадна. Одоогийн та нар Японы хөл бөмбөгийг унгаж чадна л гэдэг. Мөн тэд багтаа нэг тоглогч нэмж авсан ба тэр нь Итоши Саягийн сонсон нарын гайхаж орхино. Игвч өдийг хүртэл ирсэн та нарт Японы 20 хүртэл шигшээ бол мөрөөдөл биш. Гараа сунгах төдийд л биелэх бодит байдал. Исагич би өөрийнхөө гоолоор дэлхийг өөрчилж дэлхийн шилдэг товтлогч болно гэсээр дуусна. За ингээд Безусок анимны маань эхний уйлралд дууслаа. Таалагдсан бол лайк саба сайхан дараад өгөөрэй. Удахгүй 2 дугаар уйлралаар нь уулзцгаая.